галзуулууг устгасан агуу элдний техник одоо доогуур дадлагын арга болж ашиглагдаж байгаа юм. Ахын царай эвдэрч байхад багш нь энэ техник мэдэлцлээ ялахад хүрэлцэхгүй гэж анхааруулв. Тиймээс суурьас сурсны дараа өөр багш дээр очиж болно гэв. Хүн тайж Адрийн өөр элдний сургуулийн санааг татгалзав. Энэ техник хангалттай гэдэгт тэр хатуу итгэж байв. Түүний үг Балархартыг баг зэрэг цохолдуулсан ч эцэст нь Адрины хүсэлтэд санал нийлв. Бэлтгэл рүүгээ буцъя. Бидний хүү элдээ савлах тасгал хийж байна. Лөө устгагчийн техник яагаад доогуур техник хэмээн үзэгддгийг шинжилж байв. Манай шинж чанар энэ чиглэлд хувьсах ёстойг тэр ойлгож Балархартын техник гүйцэтгэлээрээ сайн ч лөө устгагчийн сүнснээс хоцорч байхад мэдэв. Манай зүрхийг татгалзсан хүмүүс эцэст нь өөрийн сүнсийг элдэндээ шингээхээ мартжээ. Тиймээс тэд луу устгагчийн техникийн үн цэнийг ойлгож чадахгүй байв. Тэр бодолтой автаж байтал Балархарт элдээ мөргүүлж, зогсолтыг нь засаж, хүчээ гартаа биш элдэндээ хийхийг зөвлөв. Тэр хүн тайжин гэдэс дараа нь хөлийг нь цохиж, хүчийг зэгсэгт тэгш хуваарлахын тулд байрлаа засахыг албадав. Адрийн багш нь бүрэн зөв гэдгийг мэдэж байв. Түүний одоогийн бие техникийг дуурайхыг оролдоход маш сул байв. Тэр техник хаягдал новш байх ёсгүй бөгөөд тэр үнийг өөрийн үйлдэлээрээ дэлхийд нотлохыг хүсв. Бидний хүүгийн хатуу ширүүн бэлтгэлүүд үргэлжилж өдрүүд үлгэрэн одов. 1 сарын ширүүн бэлтгэлийн дараа систем түүнийг даалгавраа биелүүлсэнд баяр хүргэв. Одоо түүний хүнд тархалт хэвийн тархалт болж буурсан бөгөөд бодисын солилцоон тохирч бие нь өөрчлөгдөх болно. Тохирцдоггүй байдлын шинж алга болж дасгал түүнийг цаашид улам сайжруулна. Манай багтаамжинч мөн нэмэгдэж, манай мэдрэмтгий эмригийн шинжч алга болов. Адрын 1 сарын өмнөхөөс хол дагсаа мэдэрч элд савлах бүртээ итгэл нэмэгдэж байв. Түүний бүх бодол өдөр бүр техникээ 1%-аар сайжруулах явдал юм. Дахин бодолтой автсан Адринд зогс гэж давт хэлж байсан багш нь элдийг нь мөргөв. Хүн тайжийн гар ядрахын шинж тэмдэг илэрхэд тэд Адар бороондор чимээгүй зогсов. Цус нь нэцэрсэн атгалтаас нь туслах зур тэр авга ахаа хараад асуулаа. Адрын өмнөө байгаа сургалтын хүүхэлдээ рүү эргэж хардаг. Хоёр мөчийг нь нэг сэлмээр яг таг тайрчсан байдгийг харна. Манай залуу үг хэлхээч мэдэхгүй болно. Тэр зур Балархарт түүнийг жинхэнэ сэлэн барьсан бол ноцтой хохирол учруулж болцошгүй байсан тэнэг гэж дуугарна. Адрины гар шимбэ шарх дүүрэн байна. Систем түүний туйлын анхаарлыг үнэлж супер төвлөрөөс шинж чанараар шагнана. Энэ бол эерэг шагнал бөгөөд ядаргаанаас ухаангүй болохынхоо өмнөх сүүрчийн бодол нь ийм байна. Манай залуу дөнгөж сая бараг өгөж болцошгүй байсныг боддог. Балархарт шавн өөрийн царайг ширтэж байгааг анзаараад хүн тайжин зүтгэлтэй занг тэмдэглэнэ. Дараагийн үзэгдэлд манай залуу орондоо сэрж сургалтын дундуур ухаангүй болсноо ойлгоно. Тэр одоогийн биеэ жинхэнэ хязгаараас нь дагуулan шахсныг сэлэн байсан цагаа санана. Хэрхэн бүх талаараа төгс байсныг санана. Түүнийг байрч явсан хүмүүст нь нэргүй дайны баатар, Сэлмийн мастер, Хөсний цэргийн хаан, эцэст нь тэр хаан дуусыг үндэслэгч хүртэл байжээ. Тэр ганцаараа дайнуудыг ялалтад хөргөж, тоо томшгүй мангасыг устгаж, баатруудын хөгжих замыг нээж өгсөн. Гөрхрөн үргэлж гайхалтай зөвлөх багш байсан тул тэр дахин ийм төгс төжөгт хүрэх хүртлээ бүх хүчээ дайчлан зэгсгээ сэлгсээр байхыг хүсдэг байв. Гэсэн ч одоогийн биеийн хэтэрхий сул тул сайн амрахгүй бол сүрэлт хүргэнэ. Манай зүрхээ бүтээснээс хойш 1 сар өнгөрч энэ хугацаанд тэр их хэмжээний манай хуримтлуулжээ. Тайж бясалгаж, систем нь нээхэд бэлэн болсон дараагийн төвшөнд орохоор өөрийгөө бэлдэнэ. Түүний бие одоо ман зүрхнийхээ өргөжилд хувьслаар дамжуулан илүү их манад чөлөөтэй хандах боломжтой болно. Биеийн бүтц нь манай зүрхэнд тохируулан өөрчлөгдөж, биед ашигтай өөрчлөлт авчирна. Энэ явц дуусахад Адрины манай зүрх амжилттай идэвхжинэ. Тэр сэлмээ авч дайрч үзнэ. Сэлэм суралцагчийн төвшөнд хүрсэн байна. Одоо тэр аурагийн хамгийн энгийн төвшөнд хүрсэн бөгөөд сэлмийнх нь урсгал долгион үнийг натлана. Үндэс суурийг амжилттай эзэмшив. Дараагийн сургалтын үеэр Балархарт хаан тусаар тархаж буй мөрийтэй тоглоомын тухай цуу яриаг хэлнэ. Тиймээс тэр хүн тайжийг улам хатуу сургахаас өөр аргагүй болдогч эдрийн хань олоход яарахгүй байгаад бохимдно. Хандсаа 1 цаар ээжийн энийгээр өчтөг хүлээ. Санаанд нь орж буй хүн бол эзэнт гүрний 3 дахь хүү юм. Түүнээс гадна манай залуу давхар хэлхээд дайчинтай шууд тулалдаж чадахгүйгээ мэддэг тул эхлээд ганц хэлхээд хүнтэй тулалдаж болох эсхэ бодож байв. Зүгэц даран мөндө дорон зөө, жаах даран 1 нь 2 Адрийн Карлаас даалгаврын мэдээллийг лавлана. Баатар түүнд яг л хийсэн ёсоор бүх талд тулааны хүсэлт илгээснээ баталгаажуулна. Гэвч Карл хүн тайж яагаад эдгээр бүх хүмүүстэй сургууллах гэж байгаад санаа зовно. Шалтгаан нь энгийн эдгээр өрсөлдөгч бүрэл бартам, тэгчхийн аргагүй хүн тайжид уур хилэнтэй байдаг. Тиймээс тэд энэ боломжийг ашиглан түүнд санаатайгаар гэмтэл учруулахыг хүсэж байна. Гэвч тэдний төлөвлөгөөг мэдсэн манай залуу үүнд
түүнд санаа зовхгүй байна. Түүний ганц санаа зовдөг зүйл бол авга ах нь тулаан бүрч шүүгч байх ёстой явдал. Энэ бол хинч тулааны үеэр өгөхгүй байхыг баталгаажуулах энгийн ажил тул Балархарт татгалзах учиргүй. Хэдэн хоногийн дараа анхны сургалтын тулаан болно. Анхны өрсөлдөгч Ногш Хун Тайжийн сүрлэг ордныг гайхшран хардаг. Энэ залуу Тейлор Тейлхим гэдэг бөгөөд тэр зүгээр л баруун гэр бүлийн 2 дахь хүү юм. Хэдэн жилийн өмнө Ногш таргал гахаймд Хун Тайж бүх нийтийн өмнө түүнийг доромжилж ах болон эцгийг нь шоож гэр бүлийнх нь нэр хүндийг нэг доор газарт хийчихсэн байв. Тэр цагаас хойш Тэхим гэр бүл хүндэтгэлээ алдаж шоолохын сэдв болжээ. Тиймээс тэр энэ тулаанд бартам Хун Тайжид өшөө авахар ирсэн юм. Удалгүй тэр Хун Тайжтай уулзаж туйлын хүндэтгэлтэйгээр мэдлэн. Тейлор өөрийгөө ганц хэлхээд дадлагжигч Баатар хэмээн танилцуулна. Хэдийгээр албан бус тулаанд хэтэрхий урт танилцуулга хийж байгаа ч Майгалт уулзтайлд Марцерээр ээлцээрээд энэ манай залуу түүнийг байцаагаад сул дорой хэмээн нэрлэхэд энэ Хун Тайж хичнээн бардам болохыг Тейлор дахин баталгаажуулна. Балерхарт залуугийн уур хилэн үзэн ядалтыг анзаарч тулаан хараахан эхлээгүй байгаа тул тайгшрахыг тушаана. Тэр залуу хойд удирдагчийг өмнөө зогсоход харснаар алуурчны машинаас шүтэн бишрэгч рүү шууд хувирна. Манай залууч гэсэн авга ах нь өөрөөсөө илүү Хун Тайжийн жинхэнэ цалд илүү зохистой гэж боддог. Үүнд Балерхарт түүнийг өмнө нь новш язгууртан хүүхэд байсныг шоолно. Ямартаач хоёр тулаанч тулаан эхлэх гэж байгаа тул байрлалаа авахыг хэлнэ. Хоёул нэг нэгнээ ширтэн. Тейлор эхлээд аврагаа гаргана. Инээмсэглэн итгэлтэйгээр Хун Тайжийг шийтгэхээр дайрна. Тэр агаарын цохилт хийхээр хөдөлдөгч эдрийн нэг харцаар л дадлагжигч Баатрын хитэн дэмий хөлхөөнийг шүмжлэнэ. Тэр энгийнээр цохилтыг хаагаад манай зүрхээ харуулснараа дадлагжигч Баатрыг балмагдуулна. Тейлор зайгаа хатгалахын тулд ухарч манай зүрх яаж манай хэрхийг хааж чадаж байгааг эргэлзэнэ. Түүний ажиглалд үнэндээ зөв гагцхүү Тейлор ганц хэлхээ л ашиглаж байгаагаас бусд нь тиймээс ялгаад тиймч том биш бөгөөд зөвхөн Хун Тайжийг л мэдрүүлнэ. Сонирхолтой нь үзэгчид бүгд сэлмээс гарч буй өвөрмөц дуу чимээг сонсож эхэлнэ. Энэ нь Хун Тайжийн авга ахыг хүртэл балмагдуулна. Энэ үзэгдлийг сэлмийн уйлаан гэж нэрлэдэг. Тейлор Хун Тайжийн чадварыг үгүйсгэсээр байгаад импульсээр дахин дайрна. Энэ дайралт өмнөхөөсөө хүчтэй боловч манай залуу үүнийг сайн хамгаална. Дайралт нь хоёр тулаанчийн жинхэнэ сэлмийн мөргөлдөөн болж хувирна. Сэлэм тэдний зэгсэг цохилцож тулаанч бүр ухарна. Энэ үед адрын ядахаа мэдэрч манай цагрыг нь манай зүрхнээс огт эсрэг байдгийг онцлно. Дөнгөж сая нэг л мөргөлдөөн түүний манаг унаж буцаж урссан мэт мэдрэмж төрүүлнэ. Тэр зөөр өрсөлдөгчийн царай харах юмтай болно. Адрын Тейлорыг гэр бүлийнхээ 2 дахь хүү гэдгийг санаж сэтгэл хөдлөлтөө хид над захын хатуу зантай гэж шоолно. Манай залуу бол өөрийгөө цөглөөлж улам гүн төвлөрөлт шумбана. Адрын сэрсэн иж хидийг дуудана. Сэлэм хидийгээс шидэд эсвэл ариун гэгддэгч энэ нь сэтгэлийнх нь нэг хэсэг юм. Манай зүрх түүний агуу хүслийг албан ёсоор хүлээн авч өнгөгүй манай зүрх дээр анхны өнгө шингэнэ. Луу алагчийн нойрсож байсан хүсэл ирмэлцлэл албан ёсоор дуудагдана. Тиймээс сэлмийн дурсамжлуу устгахаар тусгайлан бүтээгдсэн зүрхтэй хосолно. Луу алагчийн ур чадварын зүрх идэвхжиж эдрийн луугийн төлөвт шилжинэ. Түүний бие одоо луу алагч сэлмийн хүчний нэг хэсэг болох луугийн хүсэл зоригоор туслагдана. Хол зайнаас харвал өнөөх сул дорой Хун Тайж одоо жинхэнэ нүхлийн биежилт мэт харагдаж улаан авраа түүнээс ялгарна. Тейлор зөвхөн харснараа айж Балархарт тулааныг зогсоохыг шаардна. Шийдэмгий байдалд автсан харгас Хун Тайж өрсөлдөгчөө устгахаар урагшлана. Урд нь болсон явдлаас харахад Хун Тайж хэрв өрсөлдөгчөө үнэхээр алах гэж оролдвол өөрийгөө зогсоохыг авга ахаасаа тусгайлан хүссэн байжээ. Яг одоо болж байгаа зүйл нь энэ бөгөөд хойд удирдагч оролцохоос өөр аргагүй болж Хун Тайжийг няцаах ур чадвараа идэвхжүүлнэ. Хун Тайж хананд цохиулж унатавч Балархарт түүнийг цаг тухайд нь зогсоож чадсан. Гинэд бусад баатрууд түүний сүүлийн дайралт Хун Тайжийг алж боцсошгүй байсан гэж бодоод бүх талаас нь бариад авна. Энэ ноцтой хэрэг боловч манай залуу тэднийг багшийг нь бохимдуулахаас зогсоохоор шуурхай басна. Үнэн дээр Балархартаас ингэж хийхийг өөрөө хүссэн ч ийм байдлаар ухаангүй болгоно гэж бодоогүй байв. Хун Тайж ухаан алдаж дараа нь сэрэхэд манай зүрх нь нөлөөллийн улмаас л угшсаар байна. Түүний авга ахар зуршгүй хүчтэй жинхэнэ мангас бөгөөд тэр ийм дайралт хүлээж амгцаа буцаж урссан ман нь түүнийг ухаангүй болгосон юм. Аз болоход ямар ч хойшлогдсон нөлөө байгаагүй. Тэгээд тэр тулааныг ясан тул сайн байна. Хун Тайж инээж байтал багш авга ах нь чухал ярилцлага хийхээр гинт дэрнэ. Тэр Хун Тайжийн ашигласан сэлмийн харагдцыг санаж ийм хэм маягийг хизээч зааж өгөөгүйгээ онцлно. Хун Тайж өөрийгөө сэлмийн мөн чанарч
шингээж түүнтэй нэгдснээ хэлнэ. Авга ахыг зовоож буй зүүж бол жинхэнэ тулаан хараахан үзээгүй хүн тайж бурхан мэт аллахын хүслийг илэрхийлсэн явдал юм. Түүний сүнс гихтэх мөн чанар цусны хүслээр дүүрэн байгаа боловч балиархалд үүнтэй маргаж чадахгүй байна. Энэ нь уйдгартай сургаанд сонсноо гэж бодож байсан хүн тайжид энэ бол том гайхшрал байлаа. Хойд командлагч давхуурхан өөрийгөө юуны төрөнд цэрэг хүн, ямар ч аргаар ялахыг ирмэлцдэг хүн гэдгээ хэлв. Өөрөө хэрцгий үзэлтэй ч тэрээр Адрины цуст ааш занг зэгсэг найз тайснаа ялгадаггүй гэж шүмжиж байв. Хүн тайж өөрийн сул талаа засахын тулд хичээж байгаагаа хэлв. Харин нагаз ах нь түүний өөрчлөлтөд сонирхолтой ханддагч хүү эцэст нь өөрийн дотоод чөтгөрт залгигдах уу гэж эргэлзэж байв. 3 хоногийн барилдааны дараа Тейлор ялагдаж зогсож хүн тайж түүнд өнгөрсөн хідэн өдрийн тусламжийг нь талархав. Тейлор өшөөгөө авч чадаагүй нь харамсалтай бөгөөд манай хүү бүр хүсснээ авч чадаагүйд нь шоолов. Адрын шивгчэндээ талхаам гэр бүлд зориулсан онцгой бэлгийг авч ирэхийг хэлв. Хуучин ихэрхүү хүн тайж өмнө нь хүмүүст маш их муу зүйл хийсэн гэдгийг тэр аль хэдийн мэдэж байв. Энэ бэлэг хангалттай биш ч тэдний гэр бүлтэй эвлэрэх анхны алхам болно. Тейлор новшрог хүн тайжийн зан ааш өөрчлөгдсөнд гайхширна. Манай хүү түүнд холдож яв гэж хэлээд анхны новш хүн тайжийн хогийг цэвэрлэх хэрэггүй байсан гэж бодов. Новшрог хүн тайжийн барилдааны тухай мэдээ хаан тус даяар түргэн тархав. Хүмүүс дайчдыг түүнтэй тулалдуулж өчүүхэн хүн тайжийг байрлуулахыг хүсв. Тэд бүгд том хүн тайж хатуу шийтгэл хүлээх болно гэж бодож байлаа. Гэвч олон тооны дадлаг барилдааны дарааж Адрын ялагдсан мэдээ хинт ч сонсогдсон. Харин барилдаанаас буцаж ирсэн дайчид манай хүүд эерэг сэтгэгдэлтэй болж том хүн тайжийг ийдэг сайхан сэтгэлт хүн гэж дүгсэж эхлэв. Тэдний зан авир бүрмэсэн өөрчлөгдснөөс энгийн иргэд эдгээр хүмүүсийг хаантар гэрээс тарих угаагдсан гэж бодох болов. Хачирхалтай нь энэ мэдээ манай хүүд хүрэхэд түүнийг ихэд уурлуулв. Эдгээр дайчид юу ч хэлэхгүй байгаа цорын ганц шалтгаан бол тулаанд маш ичхүүртэй ялагдсандаа байв. Адрын эдгээр язгууртнуудыг новш орон зайгил дэмий эзэлдэх хүмүүс гэж бодов. Гэрч авга ах нь түүнийг ч мөн адил гэж шоолов. Том хүн тайж уйдгартай болж сүүлийн өрсөлдөгчөө харан барилдааны үр дүнг энэ удаад ил тод хэлээрэ гэж ээлдгээр сүрдүүлв. Манай хүү энэ өөрчлөлт бүх дайснуудаа болон тархсан хов жив зөвшөөрцөл гэж найдаж байв. Гэвч дараагийн өдөр бүр ч илүү хов жив тархаж эхлэв. Энэ удаа хүмүүс тарган хүн тайж өөрийгөө хамгаалахын тулд барилдааны үр дүн хуурамчаар зохиож байна гэж бодов. Энэ залуу ялагдлаас ялгарч чадахгүй л байна. Язгууртнуудад анхаарлаа хандуулахаас татгалзаад тэр бүх өөр бухимдлаа сургуулилттай хийж эхлэв. Хүн тайжийн ил тод цохилт бүр өмнөхөөсөө хэрцгий болж байв. Асгарч буй мань хүчээр аагарыг хайлчлан таслав. Маана зүрхэн амьдралаар бэлхэн асаж тэр кассаас үлдсэн барилдааны өрсөлдөгчдийн тухай асуухаар иргэв. Баатал түүнд өнөөдөр сүүрчийн өрсөлдөгчтэйгээ уулзсан гэдгийг тайлбарлав. Том хүн тайж аль хэдийн дадлагжагч баатруудад ялагдашгүй төвшөнд хүрчихсэн байв. Гэвч Касс энэ сүүрчийн өрсөлдөгч бол сэлмээ бүрэн эзэмшсэн жинхэнэ баатар гэдгийг баталгаажуулав. Энэ баатар өөрийн гэр бүлийн уран сэлмийн техникт сэтгэл хангалуун бус байсан тул мэдрэмжээ илүү сайжруулахаар баатрын ордонд элсэж элитийн зэрэгт хүрсэн. Энэ тодорхойлолт Адрын сонирхолтой санагдаж тэр Арвин Кераны эрэлтийг өгтөв. Тэр эмэгтэй тулааны талбай руу алхан ирэв. Энгийн баатрууд түүнийг Ирон Лайт баатрын одонгийн дайчин хадан дээр цэцэгсэн цэцэг өргөст сарнай бас эрчүүдийн зүрхийг эвддэг эмэгтэй гэж дурсдаг ба алхан бүхэндээ нинжин гоо үзэсгэлэнтэй байдаг. Том хүн тайж түүний анхаарлыг татсан нь өөрөө ганц л том магтаал юм. Шийдэмгийн Арвин тулаанаа тэсэн ядан хүлээж байхад үзэгчид Арвин хүн тайжийг ичхүүрийн ятлал мэт бүрэн даж авна гэдэгт итгэлтэй байлаа. Ирон Лайон баатрын одон бол элит баатруудын байгууллага гэж тооцогддог. Тэдний дундах туршилтын баатар нь Арвин бөгөөд гишүүнчлэл нь аль хэдийн батлагдсан авьяаслаг охин юм. Гэтэл асуулт бол Адрын яагаад ийм авьяаслаг өрсөлдөгчтэй тулгарх болов? Өнгөрсөнд тэдний хооронд ямар нэгэн буруу ойлголцол гарсан бөгөөд манай хүү новш хүн тайж дахиад хэрэггүй хэрүүл үүсгэсэн байх гэж бодов. Тэр шивгчнээсээ энэ түүхийг дэлгэрэнгүй ярихыг хүсв. Төгссөн байдалтай тэр ихэрхүү хүн тайж Арвиныг үнэхээр дарамтлсан гэдгийг илчилсэн ба энэ нь эрхэм маань хуучин өшөөгөө Арвинээс их шаргуу авах гэж байна гэсэн үг байлаа. Адрын болгоомжгүй хүн тайжийн буруу үйлдэлүүдээс залхаж эхлэв. Энэ тарган хүн тайж түүний биед гараа тавьсныг бид харах ба тэр эмэгтэй өөрийн баатруудыг хувийн эд хөрөнгө мэт ашиглах гэсэнд нь түүнийг ч шоосон байв. Бартамнал нь гэмтэж хүн тайж дэлбэрч Арвиныг муухай гэж хэлсэн байв. Түүхийн товч агуулга ийм байлаа. Энэ нь новшрог хүн тайж баатартай харилцах ердийн байдал юм. Мэдээж манай хүү одоо Арвиныг харж буй байдлаас
Муухай гэдэг үг огт санаанд ч орохгүй байлаа. Тэр эмэгтэй хүн тайж огт өөрчлөгдөөгүй гэж итгэсэн ч түүний өмнө бүхий хүндэтгэлээ илэрхийлв. Хүн тайж өөрийгөө аврахыг хичээж тэр их өөрчлөгдсөн гэдгээ баталгаажуулахыг оролдов. Гэвч түүний уурсан царайг харахад л энэ тулаанд түүнийг маш их задуулна гэдэг нь тодорхой байлаа. Шүүгч бөгөөд авга ах граф Баллер энд ирлээ. Тэр Арвинд өөрийгөө зохих ёсоор танилцуулах боломж олгож тэр ч мэдчилгээгээ дэвшүүлв. Баллер Арвинд болгоомжтой байхыг сануулж залуу хүн тайж нилээд хурц сэлэмтэй гэдгийг хэлв. Хошин шог хойшин тавиад хоёрын тулаан эхлэх гэж байгаа бөгөөд хоёулаа байрлалаа авав. Тулаан албан ёсоор эхэлж Арвины байдлаас шийдэмгий байдал болон хүйтэн шинж илэрхийлэгдэв. Харин манай хүү жинхэнэ баатрын ур чадварыг мэдрэхэд баяртай байв. Хатуу ширүүн эмэгтэй нарийн хөдөлгөөнөөр гинэт тогтолгоонд шилжив. Эхний мөргөлдөөнийг залуу хүн тайж хаасан ч манай хүчний ялгаа ихэд хүчтэй байсан тул шууд эргэн урссан бөгөөд цус гоожив. Гой сайхан болгож төвлөрсөн Арвин илүү шийтгэл өгөхийн тулд тогтолгоогоо үргэлжлүүлв. Хоёулаа сэлмээ хойш урагш савлан солилцож мөргөлдүүлв. Манай хүүг байн цохиж эргүүлж Арвин тулааныг бүрэн хянаж байв. Тэр эцсийн цохилт өгөхөөр ойртож том хүн тайж руу алан төлгөө идэвхжүүлж цуст ааш ялгарахад хүргэв. Энэ дур булаам цуст ааш түүнийг гайхшруулж Арвины сэлмийг залуу хүн тайж амжилттай ницав. Тэр амьсгаатан анхны байрлалдаа буцаж очиж хүн тайжийн сэлмийн хэм маягийг ажиглав. Манай хүүж бас арга ясаараа зогсож байгаа шиг байв. Ганц бөгжийн эзэмшигч байсан ч Арвин бусдаас өөр байв. Үүний зэрэгцээ Адрийн шүлт гэдэг ур чадвараа ашиглан баатрын статистикийг гаргаж түүний хамгийн хүчтэй сул тал бүр зан чанарыг ч илрүүлв. Хүн тайж хязгаарлагдмал ур чадвараараач түүний төвшинг харж чадаж байгаа нь түүнийг ч хэсэн унгаж чадна гэдгийг батлав. Хямд Гилгамеш маягийн хүн тайж час улаан аварга тавьж баатарч мөн адил хийхэд хүргэв. Хоёр тулаанч хөдөлгөөнд орж эмэрт замбраагүй хурдаар бие биерүүгээ ойртож жинхэнэ тулаан эхлэхийг зарлав. Хэдэн минутын дараа хоёр дайчин ч тулааны оргилд ядарч эхлэв. Тулаан тэнцүү болсон тул балерхард оролцож өнөөдрийн тулааныг зогсоож маргааш болгон хойшлуулв. Хүн тайж бардамнан өөрөө яг л дуусгах гэж байсан гэж хэлв. Арвин ч мөн адил зүйлийг хэлж түүнийг шоклов. Хоёулаа бардам зантай тулаанаа үргэлжлүүлэхийг хүсэж байсан ч базархарт энд бүтэн өдөр суух хүсэлгүй бөгөөд хоёулаа эмчилгээ хийх ёстой гэж үзв. Эмч манай хүүгийн шарахыг эмчлэхээр ирсэн ч Адрийн Арвиныг ширтэхтэй завгүй байсан бөгөөд Арвин ч мөн адил дургуутслээ харуулв. Хоёулаа эсрэг тийш эргэж бие биедээ ялагдахгүй гэсэн ижил бодолтой байлаа. Хоёр дахь өдөр мөн адил тэнцүү дуусаж гурав дахь өдөр хоёр дайчинч бууж өгөхөөс татгалзав. Арвин нэлээд чадвартай тул хүн тайж энтэй удаан тисэж байгаа нь түүнч бас чадвартай гэдгийг харуулна. Гурав дахь мөргөлдөөн эхлэхийн өмнө Адрийн түүнд хэлэх гэж байсан зүйлээ хуваалцав. Тэр уучлалт гуйх гэж байна уу гэж бодож ийм зүйлээс татгалзав. Баатар хүний хувьд бартанал нь гимтсэн бөгөөд түүнийгээ зохих ёсоор эргүүлэн авахыг хүсэж байлаа. Энэ хүндэтгэл татамж хүн тайж эхнээсээ уучлалт гуйх бодолгүй байв. Харин хоёулаа бууж өгөхгүй байгаа тул шагнал тавих санааг санал болгов. Шагнал нь энгийн ялагдагч нь ялагчид нэг хүсэл биелүүлнэ. Ямар ч төрлийн ямар ч урттай хүсэл байж болно. Баатрууд хүн тайж ийм зүйл амлах нь маш аюултай гэж үзэн энэ шийдвэрийг буцаахыг оролдов. Адрийн тэднийг чимээгүй болгоод Арвинээс саналыг нь асуув. Баатар хааны баатруудын нэг гэдэг байр суурь онцлон дуртав. Гэр бүлтэй тул тэр ийм нөхцөлийг ердийн байдлаар хүлээж авах боломжгүй байлаа. Гэсэн ч одоо түүнд бүрэн боломж олгогдож байгаа тул тэр энэ бооцоог баяртайгаар хүлээн авлаа. Адрийн түүний шийдвэрт баярлаж гурав дахь өргөт нь тулгарлаа. Хоёулаа сахимыг газуурсан мэт сарчиж нөгөөгийнхөө сүнсийг ихэж эмтэлхийж хичээв. Яг энэ мөчөд Адрийн маш хурдан гинтийн хөдөлгөөн хийж авьяаслаг рицарыг гайхшруулв. Тэр нэг өдрийн дотор ийм хурдтай болсон итгэхгүй байв. Яг л жинхэнэ хүчээ өргөлж нуучгаад байсан юм шиг. Тэд тайван бос тулалдаж талбайг тойрон бүжиглэв. Гэвч энэ удаа байдал эргэв. Ханхуу Идрийн тулааныг захирч түүнийг ухраад зогсохгүй нүрийг нь ч сорвижуулв. Зогсохгүй ханхуу шийдвэрлэх цохилтоо өгөхөөр яг нүр рүү нортов. Түүний сэлэм цохилт эмэгтэй хамгаалах хурдаас ч төрүүлж байлаа. Хоёр зэвсэг мөргөлдөв. Нэг сэлэм хагарч агаарт нисв. Рейзер өвдгөө тавьж сууж үзэгчд ялагчийг харав. Арвин үр дүн хүлээж авч чадсангүй. Ханхүү Арвин Кераныг ялж ялалтаа тодорхой батлав. Түүний шагнал бол энгийн зүйл байлаа. Ханхүү Адрийн Леонберг түүнийг эзэмшихийг хүсв. Гэхдээ бузар санаагаар биш. Санаа бүү зов. Карл анхны ханхүүгийн хааны харуулын албан тушаал хоцсон юм. Энэ ажил үнэндээ хялбар байлаа. Ханхүү бартан байсан ч тэр үед ямар ч өөр бухимдал гаргаагүй. Одоо түүнийг харахад Карл ханхүүг шуурхтайч гэсэн зогсолтгүй бэлтгэдэг байсныг санаж байв. Түүний төвчээр туршилтын хүнийг бүрэн эгдсэн бөгөөд Карл нүүрэн дээр нь тулал
тололдоонд шунсан элбээ харж байсан юм. Яг тэр үед хааны харуул Адрийн агуу эрх зүйд хувь заяатай гэдгийг мэдэрсэн. Одоогийн байдалд буцахад бусад харуулууд тэр дундаа Карлч айж цочив. Хин нэг эзэмших нь ужгүй хэрэг. Ялангуяа Рицерийг Арвин энэ нь ханхуугийн жинхэнэ хүсэл мөн эсхийг асуув. Манай залуу үүнийг батлаад тэр яг одоохондоо ердийн новш ханхуугч ярьж чадаагүй сурагч Рицер гэдгийг нэмж хэлв. Тиймээс тэр Арвин Керайн гэдэг Рицерийн бүрэн чадахыг хүсэж байгаа юм. Аз болоход энэ тайлбар байдлыг сайжруулж тэр гайхаж эдрийн үнэн ч Рицер хатгалах хүсэлтэй гэдгээ мэдэгдэв. Зөвхөн хааны үргээс болоод хамгаалдаг биш. Аз жаргал зовлон хоёуланд нь үнэнч байх Рицер гэв. Тандах чадварынхаа ачаар тэр Арвины сэлмний онцгой авьяасыг урьдчилан харж чадсан тул түүнийг Рицер болгон эзэмших шийдвэр нь үндэслэлтэй байв. Одоо түүний өнгөрсөн түүхийг харцгаая. Залуу байхдаа Арвин Рицер болохыг хүсдэг байсан бөгөөд нас насныхаа хамгийн шилдэгүүдийн нэг байлаа. Авьяастай хэрнээ түүнд хинч зохих ёсоор хүлээн зөвшөөрөл өгдөггүй байв. Тиймээс тэр бүрч хатуу 2 дахин их хичээж тулалдаан бүрт өрсөлдөгчөө ялдаг байлаа. Мэддэг сурагч Рицер бүрийг ясны эцэст тэр гайхалтай амжилт үзүүлж байв. Гэвч энэ бүхнийг хийсэн ч түүнийг жинхэнэ Рицер гэж хүлээн зөвшөөрсөнгүй. Харин одоо түүнийг зохих ёсоор үнэлж байна. Анхны ханхүү өөрөө түүнд нэр хүнд боломж ирээдүйг амлаж байгаа юм. Тэр түүний үгэнд бараг итгэхгүй байв. Тиймээс тэр Адринээс нэг зүйлийг амлахыг гуйв. Өөрийг нь эмгтэй гэхээс өмнө Рицер гэж харах ёстой гэлээ. Хэрв Адрин үүнийг хийж чадвал тэр түүний бүх тушаалыг дуулууртай дагна. Энэ бол хүндэтгэл хүлээх хүсэлт байлаа. Хоёулаа нүд нүдэрийн харцгаах ба Адрийн санал болгож буйг хүлээн авав. Тэр даруй авьяаслаг Рицер ханхуугийнхээ өмнө өвдгөө тавьж Адрийн Леонбергт насан туршдаа тангараглав. Үзэгчид энэ явдлыг харж гайхширв. Харин анхны ханхуу зохих хариу болгон түүнийг албан ёсоор Рицер гэдгээр өргөмжлөв. Түүний хийсэн залбирал намайг Game of Thrones-ийн дүжим Брин тартад Рицерийн цол өргөж байсан тэр үзэгдлийг санагдуулав. Дараагийн үзэгдэлд Арвин зогсолтгүй дасгал хийж байгааг харуулна. Хамт олон тэр ийм новш ханхууд үнэнж байхаа тангарагсанд итгэхгүй байв. Тэдний олонх нь тэр ханхуутай нууцаар аимшигтай харилцаатай Рицерийн нэрийг халахвч болгон ашиглаж түүнийг татвар ийм болгож байгаа гэсэн муухай цов яриа тарааж эхлэв. Энэ бүх тэнэг цов яриа Юлойд Фонта шиг муухай нэр хүндээсээ мултарч чадахгүй байгаа манай залууг эрс уурлуулж эхлэв. Хүн бүр түүнийг доод зэрхийн шороо мэд харьцдаг байлаа. Ханхуугийн эвгүй байдлыг хараад хааны харуул тэр өдрийн Адрины үгийг дурсаж хандав. Тулааны сүүлчийн өдөр Адрийн хааны үргээсээ болоод хамгаалдаг Рицер хүсэхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Түүний үг Карлийн зүрхэнд хүчтэй нөлөөсөн боловч манай залуу хийсэн үгэндээ бат зогсож байгаагаа батлав. Учир нь хэрв хаан ширээ Карлийг өөр албан тушаалд томилвол тэр ханхууд үнэн ч хിവэр байхын оронд түүнийг дагах ёстой байсан юм. Түүнийг тайвшруулахын тулд Карл хэрв хүсвэл Арвинтай адил тангараг өргөж болно гэж баталлаа. Хааны харуул нүдэндээ чин сэтгэлээ дүүргэж ханхуугаас тийм тангаргийг хүлээн авах эсхийг асуув. Гайхмаар нь манай залуу үүнийг татгалзаж Карлд ч түүнийг тэтгэх баяр баясгалангаас ч сонирхолгүй гэж хэлв. Энэ энгийн үг мэт боловч манай залуу үнэхээр чин сэтгэлээсээ хэлж байсан юм. Ямар ч Адрийн хааны гэр бүлээс албан ёсны мэдэгдэл авч туршилтын хугацаанаас чөлөөлөгдөж удахгүй болох найранд орох зөвшөөрөл авав. Гайхмаар нь туршилтын хугацаа торлсноос бараг 2 сарын өмнө цуцлагдсан байв. Хааны эхний уур хилэн ямар ч байсан ямар нэг зүйл түүний шийдвэрийг өөрчлүүлсэн бололтой. Ханхуу тэр хүний толгойд юу болж байгааг ойлгохгүй. Туршилтын хугацаа дуусахад ч тийм ч их санаа тавихгүй байлаа. Учир нь тэр ер нь ордноос гарах төлөвлөгөөгүй байсан тул энэ түүнд бараг нөлөөлөхгүй. Нэг үйлчлэгч сонирхолтой юм уншиж Адринийн анхаарлыг татав. Энэ нь анхны ханхууд ирсэн шинэ урилга байлаа. Тэр захидлыг өгч тэрээр нээж уншив. Энэ арга хэмжээ нь залуу язгууртнуудын нийгмийн үдшилтэд бөгөөд новш ханхуу өнгөрсөнд байнга очдог байсан клуб байв. Үйлчлэгч энэ газрыг ойлгомжгүй. Ичгүүртэй үйлдэлээр дүүрэн өөрөөр хэлбэл архи эмэгтэйчүүдийг илэрхийлж байгаа гэж тайлбарлав. Манай залуу энэ замаар үргэлжлүүлэхийг хүсэхгүй тул хэрэггүй цугларалтад татхавзал өгсөн. Гэвч дараа нь тэр захидлын арт талыг уншив. Захидал нь түүний найз гэгддэг Эли гэр бүлийн Бернардхоос ирсэн бөгөөд энэ нэр түүний ой санамжийг сэргээв. Авхаас нь Адрийн Эли гэр бүл манай зүрхний хэрэглээг чанга дэмждэг байсан бөгөөд 100 жилийн өмнө сүрсэн гэдгийг санав. Найзынхаа гэр бүлийн талаар сонирхон ханхүү энэ арга хэмжээнд оролцохоор шийдэв. Найзынхаа гэр бүл бүрэн сүрч амжаагүй байгаа гэдэгт зүрхнийхээ гүнд итгэж байлаа. Эдрийн Лейнбергийн биед орсноосоо
4 сарын дараа залуу ханхүү маш их чин хассан байв. Тэр даашинцчинд хив маягтаа тохирсон энгийн хувцас захиалав. Гайхмаар нь манай залуу эцэст нь тархан жингээ хассан бөгөөд одоо боолингийн бөмбөг биш загварчин шиг харагдаж байв. Ханхүүч өөрийнхөө өөрчлөлтөд гайхаж даашинцчин нь михмэрв. Тэр ордны дараагийн хурцыг ч мөн адил түүнд даалгав. Гэвч хэмжээ нь дахин өөрчлөгдөж магадгүй тул бага хугацаа хүлээхийг хүсв. Дараагийн үзэгдэлд ханхүү нийгмийн цуглаанд явж байна. Адрын харуул тэрэгцэрийнхэнд байнга дагуулуулах эвгүй байдалд байгаагаа мэдэж байлаа. Гинэд үйлчлэгчийнхээ хүзүүн дээрх сорвыг олж хараад тэр цачив. Бололтоор энэ нь түүний чадваргүйгээс болсон байв. Тэр нэг зүйл хийсэн бөгөөд новш тарган ханхүү үүний төлөө түүнийг шийтгсэн байлаа. Адрын хүмүүсийг сэтгэл зүйн хувьд гэмтээсэн хуучин ханхүүг чин сэтгэлээсээ жигшдэг байв. Түүнийг хэдэн удаа харсан ч тэр үйлчлэгчийн нэрийг нь хизээж асуугаагүй байв. Тиймээс тэр шууд асууж түүний нэр нь Адели Байран гэдгийг мэдэв. Байран гэр бүлийн нэр Адрины санааг хөдөлгөв. Учир нь энэ нэр язгууртны бүртгэлд бараг байдаггүй байв. Хотч байгаагүй эрт цагт хүнээс гадна олон арга үндэстэн хөгжиж байв. Хүн төрлөخت нь сул дорой байсан учраас дээрэмдэгдэж устгагдж байлаа. Гэвч агуу их дайны төгсгөлд хүн төрлөختөн өөрсдийн хувь заяаны аврагч болж твийн хамгийн хүчирхэг үндэстэн болж тэгссэн эрийн ирсэн. Тэдний дундаас хамгийн алдартай нь 5 сонгогч гэж нэрлэгддэг байв. Тэл 5 баатрын нэг нь Грифхорн сэлмийг барьдаг эмэгтэй байсан бөгөөд аврах том мангасуудын сүргийг ширтэж дайнд дуусны дараа өөрийгөө болон үнэнч сэлмээ юу хийх бол гэж боддог байв. Тэр тулалдаанд орж аврага биетнүүдийн хааныг нэг сэлмийн цохилтоор толгойг нь тасдав. Түүнийг алсан нь мүлчлэгийн ирээний төгсгөлийг тэмдэгсэн бөгөөд түүнд төмөрч цус сэлмийн эзэгтэй Агнес Байран гэдэг нэрийг олгосон байв. Тэр мангасуудыг хараан зөхөж ширүүн цогтөг өвөрмөц хүн байлаа. Тэр эмэгтэй өгүүлбэр болгондоо хараал хийж эминемээс ч хурдан хараал холбож байлаа. Тэр үед Грифхорн хүртэл тэр эмэгтэй хараалаас эвгүүцдэг байжээ. Манай залуу түүнийг сандахад л сэтгэл дундуур болдог байсан ч түүний удам өмнөөс сууж байгаад гайхширчээ. Байран гэр бүл яагаад ийм доод зэрэгт унсан бол гэж тэр эргэлзэж эхэлнэ. Ямар ч байсан Карл тэд очих газартаа хүрснийг мэдэгдэнэ. Манай залуу тэрэгнээс буугаад Аделиатай дараа нь ярилцахаа шийдэж үйлчлэгч болон харуулаа гайхшруулна. Гадаа мөнгөлөг өстэй эр эртний найзаа хүлээж авна. Энэ бол Эйла гэр бүлийн Бернардо бөгөөд ханхууд болон түүний өөрчлөлтөд гүнээ талархаж байна. Хачирхалтай нь Адрын сонирхолтой зүйл анзаарч Бернардогийн сонууч занг татна. Манай залуу өнөө орой маш сонирхолтой болох тул түүнийг ирсэн нь зөв гэдэгт итгүүлнэ. Дараагийн үзэгдэл тэд клубт байх бөгөөд согтуу новшнууд бие биенээ баясалтайгаа шоож бовтно. Найр цэнгүүн өрнөж байгаач Бернардо ханхүүгийн зан авираас цочирдно. Ердийн бол энэ новш согтуурч эмэгтэйчүүдтэй тоглодог байсан ч энэ удаад чимээгүй байна. Эдрийн эргэн тойрны уур амьсгал урдынхаас өөр болжээ. Нэгэн согтуу залуу Арвиныг ялсан цуу яриаг дуртахаар ойртоход манай залуу нэг ч үг хэлэхгүй байна. Бүх найр түүний гайхалтай ялалтын тухай ярьж эхэж эдгээр жигшүүртэй ирчүүд Арвин хуйг дорой ямар үзэсгэлэнтэй бол гэж сонирхно. Тэр тайван байдалтайгаар тэр ирээс ах トゥ би эсхийг асууна. Тэр ир дүүтэй гэдгээ хэлэхэд ханхүү маш их амарлана. Яагаад гэвэл манай залуу энэ орчийг устгахыг хүсч маш хүчтэй нударгаараа цавхад тэр залуу нисэн одно өөр амьсгал хурцтаж бөгөөд айдас цолчролд автан эргэн тунана. Бернардоч гэсэн үйл явдал улам ирчимжиж эгзэгтэй мөч ойртож байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Энэ манхвагийн бүх анги манай вебсайт дээр байгаа. Нэг дор бүрэн үзэхийг хүсвэл тайлбар хэсэгт байгаа холбоос руу орж үзээрэй.